За Pure Mathematics нэг хичээл. За эхний бүлэг болох Quadratics-ийн эхний хичээл болохоор Complete Index Square буюу бүтэн квадрат ялгах гэдэг хичээл байгаа. За бүтэн квадрат ялгах гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за өгөгдсөн квадрат 3 гишүүнтээс яг x-ийн квадраттэй одоо нийлбэр ч юм уу ялгууртай квадратыг үүсгээд за бусад сул гишүүдийг нь бичнэ гэсэн үг. Энд байгаа b болон c бол тоо болохоор энэ бол сул гишүүн гэсэн үг. За тэгвэл энэ үйлдэлийг хэрхэн хийх вэ гэдэг талаар бид үзэх болно. За 3 гишүүнийг ингэж бичгийг бүтэн квадрат ялгах гэж нэрлэдэг. За тэгэхээр энд бол эхний тохиолдолд x квадрат буюу одоо ахмад гишүүний урд бол коэффициент нь 1 байна. Энд бол юу нь бол a гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд a гэвэл a нь 1 байна гэсэн үг. Тэгэхээр a 1 тохиолдолд бол харьцангуй хялбар болно. За тэгэхээр эндээс яг ямар үйлдэл хийгээд энэ сум энэ өөрчлөгдөд ийм болчих вэ гэхээр бидний x дээр нэмэх нь y-ийн квадрат буюу нийлбэрийн квадрат x квадрат дээр нэмэх нь 2xy за гишүүнчлээ хуржуулахаар ийм болдог. За үүнийг бол бид айлгүрийн 7 томьёо гэд баг хамгийн ихэнд цээжилдэг. За үүний дараа цээжилдэг нь бол энэ ялгуурын квадрат буюу хасвал юу болдог вэ гэдгийг цээжилдэг байгаа. За x квадрат. За нийлбэрийн квадрат, ялгуурын квадрат хоёрын ялгаа бол энэ хоёрсон үржүүрийн урд байгаа тэмдгээр ялгаатай. За тэгэхээр эндээс юусоо гарч ирж байна гэсэн үг. Энд байгаа x-тэй за энийг өөрөнгөөр тэмдэглэх юм бол энэ хэсгийг бид яг үүнтэй дүүцүүлж харддаг. За энэ тохиолдолд нэмэгтэй байгаа болохоор дээдлихтэй ингэж харж байна гэсэн үг. Тэгэхээр нийлбэрийн квадрат болж задарна гэсэн үг. Тэгэхээр энд бас нийлбэрийн квадрат болгож задлсан байна. Тэгвэл энэ ягаад b кубах нь 2 болж байна вэ гэхээр энд байгаа x-ийн урд байгаа энэ тоо бол яг 2xy гэж задарч байгаа гэж төлөө үзнэ гэсэн үг. Тэгэхээр энийг бол эн чинь ямар нэгэн тоо байлаа гэхэд энийг хагастай тэнцүү байна гэсэн үг. За тэгэхээр энэ яг энэ тоотой жишээг бол бид нар яг үүний дараагийн хичээл дээр бидон дээр тайлбарлахаар илүү ойлгомжтой болох байх. За тэгэхээр бид нар юу болох гээд байна вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр нэмэх нь 2-ыг үржих нь x буюу за нурталт нь байгаа те энэ чинь 2xy гэж байгаа. 2-ыг үржих нь x нөгөө y-ыг нь болохоор юу гэж үзээд байна вэ гэхээр b-г хуваах нь 2 гэж үзэж байгаа. Ягаад b-г хуваах нь 2 гэж үзэж байгаа юм бэ? Ягаад b гэж үзэхгүй байгаа юм бэ гэхээр томьёон дээр энэ маань өөрөө 2-ын тоотой байдаг шүү дээ, тэ? Өөрөөр хэлбэл квадрат зэрэг төвшүүлээд хураангуулахад эмэгтэхэд буцаад 2x болдог болохоор энэ хэсгийг бид нар бол огт өөрчилж болохгүй. Тэгэхээр арай өөрөөр бичээд энийг яг үнний нэг хэсэг гэж төсөөлөх юм бол ийм байдлаар бичигдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бүтэн квадрат болохын тулд буцаад y-ийн квадрат гэж байх ёстой. Тэгэхээр бид нар бол y-гээ энэ гэж аваад x-ийг болохоор x хэвээр нь байна гэж одоо квадрат гიშгэлийнхаа томьёо гэж хэдүүлээ сэтгэх юм бол энд бид одоо энд b-г хуваах нь 2 гэж бичсэн энэ тоогоо бүтнээр нь квадрат зэрэг төвшүүлж нэмэх хэрэгтэй болчихно. Ягаад гэхээр томьёо болгож авах гэдэг болохоор. Гэтэл бид нар өгөгдсөн тэгшгэлийг огтхонч өөрчилж болохгүй. Дээр нь ямар нэгэн юм нэмж хасаж болохгүй. Тийм болохоор энийгээ буцаад хасах хэрэгтэй. Энийг буцаад хасахаар яг хөр энэ хоёр маань хоорондоо хураагдаад тэг болно гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар үндсэн өгсөн илэрхийлэг огтхонч өөрчлөөг үр дүн хэвээрээ гарч ирнэ гэсэн. Тэгээд буцаагаад нийлвэл C-ийн арталтанд бичлээ. Энэ тохиолдолд бол одоо бид нар юу болох вэ гэхээр энэ хоёр маань хоорондоо хураагдаад энд зөвхөн x-ийг үржих нь бий болно. Дахиад энэ хоёр хураагдаад нэмэх нь c гээд яг нэг өгөгдсөн энэ тэгшгэлтэйгээ ижилхэн болж байна гэсэн үг. За би дарахаа төр болчих. Ягаад гэхээр бид юу хийх гээд байна гэхээр бүтэн квадрат ялгах гээд байгаа. Тэгэхээр одоо ингэж урт бичсэн. За урт бичснээсээ за энэ хэсгийг нь би ингээ хүрээлээд авчих юм бол энэ маань бүтэн квадратын томьёо байна. Өөрөөр хэлбэл x квадрат байна уу? Энд x квадрат байна. 2-оор үржүүлж байгаа x нь байна. Y нь байна уу? Y нь b-г хуваах нь 2 гэж авч байгаа. Тэгвэл y-ийн квадрат нь b квадратыг хуваах нь 2 гэх мэтчлэн ингэж авч байна. Тэгэхээр үүнийг бид цаашаага яаж бичиж болох вэ гэхээр тэнцүү x квадрат x квадрат биш. Хаалтан дотор одоо бид нар бүтэн квадратыг ялгацсан болохоор x нь бол x нөгөө 2 дахь гишүүн нь болохоор b-г хуваах нь 2. B-г хуваах нь 2-ын квадрат юм байна гэж олж ийн гэсэн. Тэгээд хасах нь B-г хуваах нь 2-ын квадрат дээр нэмэх нь C. Ингэхээр одоо бид нарын томьёогоор одоо энэ зүйл бүтэн квадрат ялгачлаа гэсэн үг.
За дараагийн бичлэгээр би одоо үүн дээр тоо орлуулж үзэх болно. За харин одоо хэдүүлээ буцаад энэ маань яг үнэн үгүй юу гэдгээ дахин нэг талаад үзье. За тэгэхээр биг хуваах нь 2-ын квадрат маань бол яг энэ томьёогоор үйлдэлээр задлах юм бол за ийм болж бичигдсэн байна. За энд одоо ямар үйлдэл хийгдсэн бэ гэхээр за би арталт нь биччихэ. За x квадрат болно те. Нэмэх нь 2-ыг үржих нь x, үржих нь биг хуваах нь 2, үржих нь биш энд бол нэмэх тэмдэг. Нэмэх нь биг хуваах нь 2-ын квадрат гэсэн байгаа. За тэгэхээр эндээс бол 2-ын тоо 2-ын тоотойгоо хураагдаад за x квадрат дээр нэмэх нь x-ийг үржих нь b буюу bx гэж бичиж болно. Яг тэгэхээр бид нар коэффициентээ хөвчлэн урд нь бичдэг. Яг энэ тохиолдолд бол b-ийн x-ийн коэффициент болохоор bx гэж бичсэн байна. За үүнийг би бас энд bx гэж бичье. За тэгээд зэргийн чанарын дагуу үүнийг задлах юм бол тодорхой маань хүрд төрийн квадратыг хуваах нь хуваарийн квадрат. Хуваар нь болохоор 2-ын квадрат 4 болохоор 4 гэж бичигдсэн хувилбар нь энэ байна гэсэн үг. Тэгэхээр одоо үүний оронд энийгээ бичих юм бол энэ задлсан энийгээ бичнэ гэсэн үг. Тэгвэл ямар болохыг харъя. За тэгвэл бид нар сая бол үүнийг нэмэх нийлбэрийн квадратын томьёогоор задлаад ийм байна гэдгийг нь олсон. За тэгээд хойноос нь залгуулад за биг хуваах нь 2-ын квадратыг авал биг квадратыг хуваах нь 4 нэмэх нь c гэж бичсэн. За ингэж бичихэд бол энэ хоёр маань биг квадратыг хуваах нь 4 гэдэг хоёр гишүүн маань бол хоорондоо хураагдаад анхны илэрхийлэл гарч байгаа бах нэ.